Solid Partners Group компани. Манай өнөөдрийн инкубатор фермийн маань нийтлэг өдөрлөгийг ихэд бэлэн болоод байна. За орон нутагт экспортын баримжаатай үйлдвэрлэл хөгжүүлэх, орон нутагт инженерийн сүүний нийлүүлэлтийн сүлжээг бий болгох, инженерийн сүү боловсруулах үйлдвэрийг төр хувийн хвшлийн хамтын түншлийг бий болгох замаар байгуулж, тэмээн сэргийн амьдын үнэ хэмжээг нэмэгдүүлж, эдийн засгийн эргэлтэнд оруулах, малчтын үнэ хэмжээг нэмэгдүүлэх, амжиргааг дэмжин тогтвортой орлогын их үүсвэртэй болох зорилт түхий олон талт арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлж байна. Өнөөдрийн энэхүү өдөрлөгт хүрэлцэн ирсэн тэмээчид, сайлчид та бүхэнд чин сэтгэлийн халуун өмчлөгээ дэвшүүлж, буянт малын ашиг шим наривжин, өрхийн ашиг орлого нэмэгдэж, амьдрал ахуйтан явагт дэвшин дээшилж байхын үлзийтэй өрөөлийг өргөн дэвшүүлье. За өнөөдөр манай хаан ангар сумын одоо нутаг дэвсгэр дээр байгаа инженери одоо Монгол Улсын хамгийн анхны инженери ферм маань энэ инкубатор одоо төвийнхөө энэ одоо нээлттэй сайхан өдөрлөгийг зохион байгуулж байна. За уламжлалт байдлаар бол мэдээж одоо бид тэмээгээ малж байгаа. Хөгжлийн одоо явцад эрчимтсэн аж ахуй тал руугаа бас хэрхэн хөгжиж болох юм бэ гэдэг бол анхны ферм энэ одоо жишээ гэдгээрээ бас үлгэр дуурайл болж байна л да. Тэмээтэй олон одоо улсууд байж байна те. Өвөр Монгол байж байна, Казахстан байж байна, Араб байж байна. Эднэрт тэмээг одоо байр маллах, фермийн одоо журмаар маллах, за жилийн дөрвөлд бас сайл суугийг ашиглаж, за дэлхийн зах зээл дээр бас өндөр үнэтэйгээр борлуулж ашиг шимийг нүртэж байгаа. Энэ туршлагыг нэвтрүүлэх гэдэг бол хамгийн чухал. Эхлэнэ гэдэг бол бас гол ажил байдаг. Тэгээд бас хэдэн залуучууд сайхан нийлээд энэ фермээ байгуулад боловсруулах үйлдвэрээ бас бариад ингээд бас зүтгээд явж байгаад нь бол сум орон нутгийн зүгээс бас талархаж байдаг юм аа. Манай нүүбийн хүнсүүд аж ахуйн байгууллага Монгол Улсын засгийн газартай хамтраад доктортой хөгжлийн зорилгод уялдуулан төсвийн төлөвлөлтийг хийж, за үүгээр дамжуулаад ажлын байрыг нэмэгдүүлэх, за хөдөө аж ахуйд нэмийн үртгийн сүлжээг хөгжүүлэх, дэмжлэг үзүүлэх зорилготой Европын холбооны санхүүжилттэй төсөл хэрэгжүүлж байгаа. За энэ төслийн хүрээнд Өмнөговь аймгийн Хан хонгор суманд за инженерийн сүүний хагас эрчимжсэн аж ахуй байгуулахад Solid Partners Group-ийн хамт олонтой сүүлийн 3 жил хамтран ажиллаж байна. Тэгэхээр та бүгдийн хүүхдүүд өөрөө эрчимжсэн фермтэй болоод эрчимжсэн ферм гэж нь дандаа энд байгаад байгаа гэсэн үг биш шүү дээ. Одоо жишээ нь манай тал тэмээ бэлчээртэй явж байна. Өөрөө уламжлалтаараа явж байна. Хэдүүлээ хамтраа цаашаа сүүгээ энэ эрчимжсэн байдлаар авдаг. Махаа илүү их үнэтэй болгоод экспортод гаргадаг. Ноосоо ч гэсэн өөртөө нийлээ борлуулцдаг энэ хоршоо хэлбэртлүүгөө шилжиж ингээ явах боломжтой гэж харж байна. Илүү уламжлалтаа хадгалаад илүү үр ашигтай байхыг хүсэж байна. Тэгэхээр та бүгд ч гэсэн одоо уламжлалт шинжилгээг хослуулад мал аж ахуйгаа илүү их хөгжүүлээрэй гэж хүсэж байна. За баярлалаа.
За ингээд нийт хуран цугласан цаг зав гарган хүрэлцэн ирсэн та бүгдээ бас дахин баярлалаа илэрхийлье.